За сайн байцгаана уу манай хийм ах баттай ихэр жинлүүр хумхын ордныхны маань 8 дугаар сарын 4-өөс 8 дугаар сарын 10-ны хоорондох одоо ерөнхий төлөв юу вэ гэсэн онцлог эхэлж байна. За манай хийм ах баттай улсууд бол одоо энэ хугацаанд бол одоо эдийн засаг одоо эдийн засгийн өсөлт одоо эд байлгийн өсөлт мөн одоо ажил дээрх нэр хүндийн өсөлт гэх мэтчлэн тун сайхан 7 хоног харагдаж байна. За энд одоо өнгөрсөнд ялангуяа одоо мөнгө төгрөгийн асуудалтай нэгдүгээрт нөр зээл тийм ээ мөн одоо хүнд зээлдүүлсэн мөнгө авч чадаагүй юм уу ямар ч байсан мөнгөний асуудал харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо ялангуяа хүнд зээлдүүлсэн эсвэл одоо буруу хөрөнгө оруулалт хийсэн юм уу тийм ээ. За иймэрхүү юм харагдаж байна. За одоо эндээс одоо одоогийн байдал гэхээр нэг шин санаа байгаа юм шиг тийм ээ. Шин санаа байгаа юм шиг мөн одоо өнгөрсөнд одоо болсон үйл явдлуудтай одоо холбож одоо юу гэдгийг бүтэлгүйтэй одоо холбож одоо урдаа байгаа сайхан одоо шин санаануудыг одоо нэвтрүүлэх одоо зориг дутах гэдэг юм уу эргэлзэх гэдэг юм уу тийм ээ ийм юм харагдаж байна тийм ээ. За яг одоо урд нь болсон бүтэлгүйтэл одоо ардах хоцроо биз тийм ээ. Гэтэл одоо энд бас хоёр аяга байж. Тэгэхээр зэрэг энэ бол одоо ахаад шинэ боломжоо гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт манай хийм хоттой улсууд бол одоо энийг олж харсан тий. За ийм хүсэл одоо энэ жишээлх юм бол одоо энэ шинэ нэвтрүүлж байгаа эхэлж байгаа энэ ажил бол одоо өөрийнх нь одоо хүсэл мөрөөдөл юм шиг тийм ээ. Мөрөөдөж байсан ажил нь юм шиг ийм харагдаж байна тий. Тэгэхээр зэрэг таны одоо толгойд юу эргэлдэж байна гэхээр зэрэг одоо гэр бүлийн одоо аз жаргал тийм ээ. Одоо гэр бүлийн одоо эдийн засгийн байдал сайжирснаар одоо гэр бүлийн амьдрал сайжруулах ч гэдэг юм уу иймэрхүү юм байна тий. Тэгэхээр зэрэг энэ ажил бол одоо ийм байх нэ гэж ойлгох тий. За энэ дээр одоо ялангуяа ажил төрөл дээр одоо нэр хүнд өссөн таны одоо ажиллаж одоо ажилласан одоо сайхан хөдөлмөрийг үнэлсэн одоо нэр хүнд тушаал дэвшсэн нэр хүндээс ялангуяа одоо энэ дээр бол шинэ бизнес opportunity-г гараад ирсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг ямар нэг шинэ бизнес opportunity гарсан тийм ээ. За ийм 7 хоног байх нэ. За энийг одоо ялангуяа энэ дээр одоо believe in impossible гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг ямар нэг ид шид юм уу одоо бүтэхгүй гэж бодож хэрэггүй л гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр зэрэг ер нь бол одоо сансан сэтсэн бүхэн чинь бүтгэхээр байна. Ялангуяа одоо эдийн засаг одоо шинэ одоо юун дээр за энэ одоо шинэ энэ 7 хоногт юм уу одоо энэ сард юм уу эхэлж байгаа одоо энэ шинэ бизнес бол одоо энд би харж байна л да одоо танд одоо мөнгөний сайхан замыг нээж өгөх нэ л гэж харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоног бол энд одоо бас чухал гэж харагдаж байна шүү тий. За энэ одоо жишээлх юм бол эдийн засгийн байдал өснөөр таны одоо дотор бас нэг өөрчлөлт гарсан харагдаж байна. Тэгэхээр энэ дээр spiritual growth гэсэн юм шиг. Тэгэхээр зэрэг би энийг юу гэж харж байна гэхээр зэрэг илүү одоо бодол бол одоо илүү позитив тий эерэг болсон. За мөн одоо өөрийнхөө гаргаж байгаа жижиг амжилтуудад бас бахархсан. Эсвэл одоо өөрийгөө хурцлсан. Энэ бол одоо тун зөв арга юм шүү. Яг л энэ чигээрээ л урагшлах хэрэгтэй байна тийм ээ. За энэ дээр одоо бас одоо таны ирээдүйд юу харагдаж байна гэсэн картын дээр болохоор одоо prosperity тийм ээ. Ялангуяа хөгжил цэцэглэлт хүлээж байна. За энэ 7 хоног бол одоо ер нь их амьдралд чинь их чухал байхаараа энэ л да. Ерөнхийдөө одоо энэ юм бүх юмны одоо янз бүрийн мөнгө санхүүгийн шин нээлтүүд гарсан одоо таныг одоо ийм шин юмд одоо уриалсан дуудсан ийм сайхан юм байна. За та одоо ямар нэгэн одоо хөрөнгө оруулалтын аль эсвэл бол одоо ажил дээр одоо дэвшиж хөгжих тийм ээ ийм бодолтой байгаа бол энэ 7 ямар нэгэн мэдээ хүлээж байгаа бол энэ 7 хоногт одоо мэдээ хүлээж байсан мэдээгээ хүлээж авнаа л гэсэн байна. Тэгэхээр зэрэг энэ дандаа сайн мэдээ байх нэ л гэж бодож байна.
За ийм байна. За энэ дээр одоо би хайр сэтгэлийн асуудал дээр болохоор би ингэж харж байна л та. За энэ дээр бол одоо үл ойлголцол харагдаж байна. Урд нь одоо за ялангуяа энэ дээр одоо гэр бүлийн асуудлаас болж одоо хос хоёр одоо маргалцсан эсвэл одоо ийм болсон юм харагдаад байгаа юм тийм ээ. За энэ дээр бол одоо reconciliation харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр дахин одоо ойлголцох, буцаж нийлэх тийм ээ ийм юм харагдаж байна. За тэгэхээр зэрэг энэ дээр одоо тэр хүний танд өгөх одоо мессеж гэдэг дээр би одоо энэ дээр хэд хэдийн харцсан сууж байгаа л да. Тэгэхээр зэрэг би одоо энэ битэрийн харьцааг одоо би одоо л ойлгож эхэлж байна гэж байна. Тэгэхээр зэрэг бит хоёр одоо хэтэрхий залуу байж ч гэдэг юм уу тий. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо хэтэрхий залуу байсан байна. Эсвэл одоо энд тантай одоо харьцаж байсан хүн одоо буцаж ирсэн юм уу тийм ээ. Ийм харагдаж байна. За тэгээ одоо жишээлх юм бол одоо энэ дээр ингээ I lost myself little while гэж байна. Тэгэхээр зэрэг би энэ дээр ингэж харж байна. Энэ хүн одоо та хоёрын харьцааны дундуур одоо өөрөө хэсэг хугацаанд явсан. Эсвэл бол одоо чамаа гомдоосон тийм ээ. Болвол одоо энэ дээр одоо буцаж ирэх магадлалтай хнэ энэ 7 хоногт тийм ээ. За энэ дээр одоо би энэ хүний харьцаа, та хоёрын харьцааг бол одоо энэ дээр харж байна л та. Two of Cups гарсан байна. Тэгэхээр энэ харьцаа бол одоо зүгээр ч нэг хаягдах харьцаа угаасаа биш. Энэ дээр одоо ямар нэг тийм spiritual тийм ээ тийм connection байна шүү. Ямар ялангуяа тийм ээ дээд төвшний. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо энэ хүн яагаад буцаж ирсэн бэ гэдэг нь ойлгомжтой байна. Тэ яагаад гэвэл одоо ямар нэг зэрэгтэй төрөнгөтэй холбогдох ёстой. За тэгээ энэ дээр одоо энийг одоо хүлээж авч одоо ойлголцож сайхан ярилцаж одоо сайхан цааш нь хөгжүүлвэл одоо бас гэр бүл болох сайхан ийм харьцаа үүсэх нэ гэж харагдаж байна. Би энэ дээр одоо бас одоо манай синглчүүд дээр одоо бас тийм хөнгөн харьцаа харагдаж байна тийм ээ. Ялангуяа одоо зөвхөн одоо физикал харьцаа сонирхсан иймэрхүү улсууд бас харагдаж байна. За тэгэхээр зэрэг ийм шинэ хүмүүс гэж харагдахгүй юм байна. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо хуучин хүн эргэж ирээд одоо энэ миний түрүүний хэлсэн юм болно гэж ойлгоё. За одоо энэ дээр одоо money path гэсэн байж байгаа. Би энэ дээр одоо нэг юм хэлмээр байна л да. Юу вэ гэхээр зэрэг за энэ мөнгөний зам одоо байна. За тэгтэл энэ дээр одоо урд нь болсон юм одоо юу гэдгийг урд нь болсон юм мөнгөний асуудлууд тийм ээ. Таныг одоо зовоож байгаа. Тэгээд нэгдүгээрт нь хоёрдугаарт нь эндээс одоо хашаарлсан, эргэлцсэн ийм харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ дээр таныг одоо комфорт зоноос гараа. Тэгэхээр зэрэг хэтэрхий одоо өнөө маргаашийнхаа олж байгаа орлого юм уу эсвэл одоо хийж байгаа ажилдаа одоо санаа амарч одоо хэтэрхий тухалсан харагдаж байна. За ер нь бол мөнгө гэдэг бол одоо духгүй газраас духгүй юмаа хийж оролдож шинэ юм хийснээс л ирдэг шүү. Тэгэхээр зэрэг энэ дээр хит тухтай байх бол одоо буруу л гэж үзнэ. Яагаад гэвэл одоо хит тухтай хит нэг юмдаа дассан шинэ юм эхлэхээс айсан эргэлцсэн ийм харагдаж байна. Энэ дээр одоо дейтингрээс гэдэг юм уу бурхнаас ч гэдэг юм уу одоо өгж байгаа зөвлөгөө болохоор зэрэг ер нь бол одоо зөрөгтэй хөдлөөд үзээрэй тийм ээ. Тэгэх юм бол одоо энэ дээр одоо ич шидэж болохоор тэгэхээр зэрэг шин юм эхлүүлээрэ зөрөгтэй байгаараа өнгөрсөнтэй битгий зурлаарай гэсэн ийм мессеж байж байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Ингээд тус болсон гэж найдаа тийм ээ. За мөн одоо хувийн уншлага сонирхож байгаа бол та бүхэн одоо миний пэйж Facebook пэйж болох Монгол Стар Тарайтаар орж мэдээлэл аваарай. За баярлалаа баяртай.